За шинэ өглөөний манд өнөөдөр өөр хот руу явах ажиллагаараа тэгээд эндээс Стамбулаас гараад 2 дугаар гүүрээр гараад Стамбул хот маань Босфор болоод дээгүүр 3 гүүрээр бол холбогддог байгаа. За энэ 2 дугаар гүүр буюу Фатих Султан Мехмед гэдэг гүүрээр өглөө гараа явж гэн төгжрөлгүй сайхан байсан. За тэгээд энэ хурдны замаар явж байгаа учраас иймэрхүү туннелнүүд бол зөндөө байгаа. За туннелээр гараад явсан. За хурдны зам дээр бол хурдны хязгаарлалт бол Туркид 140 км цагийн хурдтай бол явах боломжтой байдаг. Доод хязгаар нь бол 40 км цагийн хурдтай явах боломжтой. За энэ дээр одоо ингээд төлбөрийн тэрэ төлөөд тэгээд цаашаа явнаа. Стамбулд бол цасгүй байсан. Стамбулаас гараа явж явах дээр нь бол цастай газрууд бас зөндөө байсан. За тэгээд нөгөө газар очиод өглөөний цайгаа уугаад цайгаа уусныхаа дараа ажлаа амжуулчаад тэгээд Стамбул руугаа буцсан Кожили хотод очиод ажлаа амжуулчаад тэгээд ер нь замд явж байхад локейшнаар явж байхад таны урт цагдаа ам гэдэг юм мэдээллүүд урд явж байгаа жолоочнууд бол уруулын хувьд байгаа. Тэгээ яг энэ дээр цагдаа байсан. За энийг хараад тэгээд хурдаа тохируулаа явдаг. За тэгээд Стамбулд орж ирээд энэ Стамбулын хамгийн өндөр зурагтай ангитан байна. Тэгээд Стамбулын 1-р гүүр буюу 15 Тemmuz Şehitler Köprüsü гэдэг энэ гүүрээр гарсан байгаа. За энэ бол 1-р гүүр гэж явдаг байгаа. За тэгээд эндээс Босфорын болоо бас маш гоё харагддаг байгаа. Стамбулд орж ирээд дараагийн ажил руугаа явсан. За энэ болохоор тусгай салааны жүжигчин Сүлдээ буюу Алтан уягтайгаа уулзаад битүүр гадуур нэг жоох дэлгүүрийн дээр хийсэд явж агаад тэгээд буудалтан өргөд өгчөөд гэрийн зүг явсаа. Тэгээд гэртээрээ байжгаад өөрөө гараад маш гоё жаргаж ийсэн. Замаараа бензин аваад Түркт бензин бол 4500 байгаа. Тэгээд бид гурав цаашаага таксимын гудам руу явсан. Тэгээд энэ болохоор жуулчдын гудам зөндөө олон хүн амтан бол хөдөлгөөнийхтэй ийшээ очиод энэ трамвайд суух гэсэн боловч очир их байсан учраас бид гурав метронд суугаад тэгээд метронд суугаад нэг буудал яваад буугаад дэлгүүрөөр одоо манай охин жоохон дэгвэдч авсан дэлгүүр дотор. Тэгээд эндээсээ гараад Галата цамхгийн хажууд нэг зураг даруулаад нэг цай уугаад тэгээд тэрнээсээ цааш Instagram дээр сая гарууд авах хэрэгтэй энэ залбаар дүүрэгт ирсэн байхаар бид гурав энд очих гээд энэ шоу очсон байгаа. Яаж зүгээр яг тэгээд дэлхийн хоттой нэг гар зөрүүлээд тэгээд бид гэрийн зүг явсан байгаа. Тэгээд энэ хүртэл хамтаасан бүгдэнд нь баярлалаа. Баяр таа.